Дотоо хуургүй юу яах вэ? Энэ хаад маа. Нусаа байхгүй бидээгээд өгөхгүй. За. Одоо ич хүнээр хийлээш. Махаа хийлээш. Оо хий. Тийм махтай ёо. Хий. Тэр юм уу? Наач юу яах? Кэчх. Тэгээд савтагаа болохоор ганцхан аргамжаа гэлээгээд бүгдээ зарим нь бэлчирлээд. Одоо чи хээр гадаа явахад энэ чи юу яадаг вэ? Эднэр чи одоо нэг гол ус гаргахад ерөөсөө бүгдийг уурсч шалууга болох байж. Тэгээд одоо ерөөсөө бүх юм би төмжилтэй хуулзар аван. Тэгээд шат мос болдгоо байхгүй. Аа. Шат годаа. Бүх юмтай шүү. Шартаа. Суу. Суу юу? Хоороос оо за. Оргомд таасна ингээд явчихдаг хөөе. Саунд хийгээл. Энд чи өстө сайн. Нэрэдэхгүй задарчдаг хөө байлаа тий. Тэгээд задраад тэгээд юу яагаад. Энэ амдрын ороо тээгрээ заваараа. Ой. Бантаа. Ямар яа. Тэрэгтэй. Ямар л их ч юм да. Уург, удаатай уург. Гэж. Осон дээрээ нэг махаа. Тэр юу нэмах. Хоньёо. Ямааны хатаамал байна. Яа хатаамал юм. Янз бохоо. Бас тэгээд хааруу цус байлээ. Ясуустай хаачихад байгаа шар суу юм хомонд дэвтэж барьж иж нэг ясуусын чанж идэх болов. Яа хатаамал ийж. Шот дэлгэл. Аа. Юутай ястын устын дэлгэл. Тэгээд өлгөж шот багчдаг. Одоо намруу тэгээд татцсан ч болно, өндөгцсөн ч болно. намруу харган татсан. Нэг сүрчмөр биеэс хатаамал гэж яриад өгсөн би. Юу юм бол гэж хатаамлыг болоод юу яах ёстой байхгүй. Бүр бүх яснуудын шулаад тэгээ жижиглээд борцоо ийл. Юу яснуудын шулаад янзлаад авах төр чинь дэлгэр тул махан дэлгэж шít. Тэгээ тул махаа ахаад бүр их зузаан газрын нэмглээ жичиг ингээд эргүүлээд тэгээд далбаалгаад эргүүлээд завсар зай гаргаад тэгээд юм дээр тоохчих юм бол ястан тоохчоор чинь дараа нь яснаасаа юу нэг мөлжүүр нь гардаг. Боцоолж. Энэ яасан. Итүү шууруудтай халлаа мөми. Эн? Бодоо яар тусрооцхон. Вичола. Тэгээд тагаж хандсан шүү дээ. Тэгээд би хатаамал гэж яриад оо. Тэгэхээр би ямааны хатаамал. хоньны хатаамал бас хоньны болох. Хонь одоо өөх ихтэй чи бас хурших болоо яа. Харин тийм ээ. Тий. Загас версийн мод байл. Загас гарч май боогно. Өнөөдөр амралтын үйл болж байгаа загас. Амарч яхад хонорс дохогчгүй. Уг нь би загас байгаа гэж үзсэн. Гэтэ тэр нөгөө доор тэнгис шишгчдийн голын бэлчир дээр загас байдаг гэж дуулжсэн. Энэ рүү зөвхөн уулга өгсөр болохоос байхгүй гэж магадгүй тий. Аа. Амралтын өдөр байж өгөх юм. Дээс юу байж өгөх тий. Бороо орж байгаа учраас. Тий. Бороо орж байгаа учраас бас гарчгүй байгаа юм. За бодогоо одоо тэгээд нэг яахаа. Хүнийхээ тоогоор хийчихв. Аач юу вэ? Борцог. Борцог хөлөөд. Цэргийн үнсээр холж байгаа юм шүү гэдэг чинь.
Тэгээ энэ харалтаа ингэж авч явд юм шүү дээ. Юу марк тос. Тий. Арсахгүй. Тэр удаас авсан уу? Гэж. Энийг бас энд яваа суралцсан тий. Чи одоо хээр гадаа бороо усанд морохгүй гол ус гарахад. Гол усаар гарсан чи Тэгээд юм хонд ганцхан задраад байхгүй. Дагуу зүмөр сурч ямаар юм шүү. Тэр яваад аялал сурцсан туршлагаасуудаас. Гур. Гурлаас Готэйч. Таба. За нэг одоо нэг жоохон тантон доо. Одоо харин л өгөх баха. удаад шүл юм уу? Үгүй. Хоорог. Би дайт хийж байгаа таргалч нь хамаагүй гурлан бүтээгдэхүүн ихгүй. Энэ таслаа тавьчих. Өмнө яаж вэ? Жоохон нэмгээр болоо. Нэмэн систем. Яа. Өдөрж ингэ цангаж өгөх гэж явах юм. Мориноос буугаад нэг ус балгуулахгүй шүү дээ. Баадрах нэг агаан цаалуулж. Хээрээ ууж. Тэгээс ойг магтчаад яваад усууж чадахгүй. Хээрээ ууж хэстээр сурах хэрэгтэй. Суртал явж байгаа юм л да. Мадрагаас бол их юм сурч байна. Мориноос сургууль орлоо. Тэгээд хээр хоосноо явж үзлээ. Энэ чинь Улаанбаатар чи би өглөө цаагаа уухгүй гараад өдөр цаагаа ууж гарсан гараагүй байсан чи өдөр нэг 12 цаг турж өгөх гэдэг байхгүй нэг цаг гэл. Тэгэл чихэж яваад орой гэрлүүгөөс ч өлсөж өгөх гэж юм л ордоо шин. Хоолож ихсэн 3 удаа хоол идснэ тэрнээс тэрнийгээ яг үгэлдэг байхгүй. Маанмэт бол өглөөч явсан бол ороод идсэн чигээд тэгээд тийм их тоо. Би одоо энэ чинь бол тэгээд өглөө нэг цай унтах ууж гараад тэгээд унт цайхаа ууж гараад тэгэл өдөржингөө тэр жигтэй орой 10 11 болтол хоол болтол тэгэл үлсэхгүй байгаа юм чи хамгийн гол. Өдөр дундаа жоохон үлсмөр айдвал ганц бичээ ганц борцог өгөхөд ингээд хоёр шиг борцог юм жоохон борцог өгөхгүй тэгэл цадаа агаараар хооллоод идэв юм байд. Одоо нөгөө шири нөгөө чинхаа багш чинь хэлсэн байдаг шүү дээ. Хүн болвол одоо ер нь хоол ундгүй бол өчнө удаан байж байгаа. Тэрдсэн мө одоо энэ чинхаан бяцлал бол агаарын хоолтгууд их олон болчиход байна. Агаараар хоолдог. Тэг огт юм мэдэхгүй хамгийн гол сэтгэл зүйн хувьд ерөөсөө хоолны төвшил гэдэг юм ярьж чадах юм бол агаар хоолтон болдог. Би амьдралдаа нэг жил гарan хэртээ 2 жил хэртээ ногоон хоолтон байсан. Мах огт идэхгүй. Тэр байсан ногоон хоолтон байсан цаг хугацаагаа өөрөө амьдралдаа хийсэн хамгийн зөв юм гэж боддог байхгүй. Тэнд оюун санаа их өөрчлөгдсөн, ухаан санаа их өөрчлөгдсөн. Их харанхуй бүдүүлэг хар явж байгаагаа бас зах цухаас нь олж харсан. Тэгээ дараа нь махаа ицсэн л дээ. Жогон зөрүүдлээ бидний санагдав. Гэхдээ л одоо би буцаад ер нь жаахан хөгсрөхийн үед юу яа гэж бодож байгаа. Ногоон хоолтон болоо гэж бодож байгаа. Мах идэхгүй. Тэ. Ийж бодож байгаа. Ер нь тэр амьдралаар жаахан бяцлал хийгээд ногоон хоолтны амьдралаар амьдрах гэж бодож байгаа. Ном бичээд бяцлал хийгээд дан үс өрмөл идээл тэ. Тэгэл Улаанбаатар тамгийн бол ногоон хоол идэх хэцүүлтэй. Нөгөө ногоон одоо юу гэдэг бууцаа, юу цаа, чанцаач гэдэг юм нөгөө ногоонууд бүгд хятадаас ирж байгаа. Химийн боцор тариалцсан. Байцааны хятадаас ирж байна. Тэгээд төмс нь одоо арайч гайгүй юм уу да. Тэгэл ер нь ногоон хоол идэх хэцүү шүү дээ. Бүгд тэр хятадын хорой чийдэд илтэй хэцүү. Шар буурцаг нь бас хятадаас ирж байна. Бас гений өөрчлөлтөд бүтээгдэхүүн болчихж байна. Тэгэхээр одоо бас ногоон хоол. Хангаад бол ногоон хоолтон байж болмоор байна. Жохон ногоон юм олчих юм бол харин хангаад бол жимсгэр ч юм уу хооллоо тий. Тэгсэг яваад иж болохоор л. Хоёр бол мах огт идэхгүйг санаач багч чинь. Мах огт. Би лавч чадахгүй. Баатар. Ногоо идэх үгэн сайн л гэж юм л да. Гэхдээ энэ ногоо идэхгүй явсан ч ядна, ногоо идсэн ч ядна, мах идэхгүй явсан ч ядна. Тоохгүй. Дөөс юм мэдгүй. Баатар гэдэг юм байна. Чи
ийм ахгүй л яаж явах вэ? Бид нар ч одоо энээс л одоо авч штэ одоо энэ. Одоо байгалаа хотог ирэх юм уу гэж одоо энэ ёстой жиг энэ юм чинь энэ мах чинь л одоо юм болж байгаа шүү гэж боддоо штэ. Би одоо хөдөлж байгаа дараа жоохон махаа идэв ячаа. Тэгээд ерөнхийдөө хөгшөд ирэхээр ногоо хоол идэх гэж бодоод л ер нь тэрний сайхан судаад байна. Болох юм бэлээ. Ер нь болд юм бэл. Тэгээд над нэг хөгшин хүчээр намайг махнаас гаргаж ирсэн. Тэгээд би тэр хүнд мах идэхгүй байхдаа их уур хүрдэг байсан. Одоо ингээ хожим маань хөгшөрсөн өнөө бодоод тахаар аяндаа л бодоод тахад ер нь тэр миний амьдралдаа ийсэн хамгийн зөв юм байсан юм. Тэнд бас хүн хэрүүлсэн байж боддог. Би хэрүүлждэг байхгүй хүн. Би хэрүүлчихээс гадна оюун санаа хэрүүлчихнэ. Тэр бас их сонирхолтой, их сони юм бид. Алдахаар юм уу? Шаарч юу? Шаарсан бол чамаа. Сүнсөж асууж юу вэ? Гой далбаас ирүүл мөрөлтэй байгаа сте. Эдний загс бас их гой үзсэнтэй загс байна. Гэ барьчихар. Номхон загстай тий. Улаан сэрвэтэй. Тэгээд улаан судалтай сэлүүртэй. Үе. Хоёр дэгийг нуртсан юм. Тэгэхээр одоо нэ гусаач байхгүй те. Энэ бүтэж гарахаар болчихчих. Хоёр дэгийг нураад. Наач юм бол буцааж тавиач юм болчих шүү дээ. Юу тавьж байгаа идэв шүү дээ. Таас ч уг нь байна да. Өсчээд. Сэрийг нь өсч хамар дор өсөлж байна. Яг хамар дор одоо наадад хоог надад хамар одоо. Одоо ярьдаг засаад байна. Хамар дор өсөж байна. Хоёр модны хоорондоо шидэж байгаа юм хэцүү. Хоёр модны хоорондоо шидэж байгаа юм хэцүү байна. Орооч та. Таашаа орж байгаа шидэж. Аа чи амар гүнзгий ой. Чи би түр орсон шүү дээ. Өнөр ингээ очихгүй. Юу ач ирээд ирвэ. Одоо даруйдаа. Бэчэр. Мэж нэг юм байна. Настан загсны үлгэрийн. Юу? Би нэг шидэд үзье те. Гутал. Энэ хойлолтой эндээ орооцоо. Эй! Ачим хооллоо. Яа чаа. Эдний дагс их номхон загс юм аа. Өөр газрын загс үлдэж. Юу ч. Энд хамаг юм битэж. Игээд болж байгаа. За маа уунаа. Номхон байна уу тий? Гүсөөч байхгүй. Зя. Хоёр дахь загс нь.
Тэрийн бодоод байгаа. Тэгээ хөдөлгөөн хоомод. Их чадахгүй. Тэвэр зэрэг. Аюу шидэнгүүт. Ачин гоё хоол. Тэшээлмэдний тэр химшсэн. Арай янз бүр. Айгнута. Ямина ийг. За. За энийг аяг. Эцэг. За. За энэ үтгч. Оо, энэ чи ямар шангамцаа шиг суусан. Юу шиг ээ. Хамтэр байна. Болтох. Аяга. Оо, истэж. Янз гоё хоол. Наа гоё. Гоёсон ба. Стол амар их таслан гал. Нэг кул бараг жааж их гэж шүү дээ. Хожигор өсөлт. Харин Мөртөө байна. Аргагүй хэдийн зэрэг юм да. Зэрэг хэдийн зэрэг гэж юм байт юм шүү дээ. Ман шиг хон басар гэдэг юм хөхтэй. За хангаад дэлхийн ишгэ хайрлсан. Хоёр сайхан загс барьлаа. Ямар загс юм мэдэхгүй. Би алган гэдэг загс мэднэ. Тол гэдэг загс мэднэ. Юм бусдын бар мэдгүй. Ийшээ байгаад өстө үнэн хэрэг тасарч байна.
Ой чи яах гээд үний уух гэж байгаа усыг заавараад байна. Унаа чашаа. Хүй. Чашаа гар. Гара. Вөө. Гар чашаа. Яа. Ус уух гээд байгаа юм уу за? Өө ус уух гээд надтай барьцаад байгаад байгаа юм. Аяга авчихсан юм уу? Часаа шигаар. Одоо босоо. Босоо. Би өө өмрөн. Чашаа. Уулын голоос эм л дээ. Ер нь дандаа эм уугаад яваад байгаа. Чашаа. Малаагаар утгаа уучт юм. Уусна. Тэгээ усныхаа утлаар утгаад өгөө. Балаас тэгээ идэ байж. Энэ мөр явахгүй. Миний марчин сайн мараа. Аяга угаасаа. Уснаасаа гаргаж явахгүй л. Энэ бараг л хүрхрээ болчихсон юм шүү. Цаан ч хүрхрээ шүү дээ. Энэ уруу. Уулын ус шаамшаар болсон тий. Тэр. Ядгац юм баатгаад. Гал шээсээ дүүбүү гэдгээр бүгд дараалуулсан шүү. Стой. Мамигийн мөргөж нэг явдггүй юм уу? Тий, мами ерөөсөө морь өдөрдгөө. Ерөөс морь нь явах уугүй юу, эсвэл дахих уу, эсвэл зогсох уу бүгд нь өөрөө шийддэг. Мами дээр нь зүгээр суугаад явж идэв. Тий. Тий. Морноос унахгүй шиг л байж юу тэгэл болоо. Ай. Эний мөр чулуунт нэг үнэ ачин болох юм. Харин чулуу хараад бүрдчихээ заа хөл өцгөн шиг. Гэрээс гараад олон хоног явлаа. Тэгээд гадаад байгаа монголчууд ч гэсэн энэ болтгоо тэмдэглэл нэвтрүүлгийг интернетээр их үздэг юм билээ. Намайг Солонгост очсон явж их миний үзэгч их олон байлаа. Тэгээд хятад явж яхад үзэгч их олон байлаа. Би гадаад байгаа монголчуудаа ч гэсэн ийм сайхан байгуулсан хаа олоос зорж очиж үзүүлж чадж байгаа гэх баяртай байна. Дээрэс нь Монгол их орн гэхээр яг их орн чинь юу юм бэ гэдгийг, яг их орн чинь хаана байгаа юм бэ? Улаанбаатар хотын хэдэн байшингууд юм уу? 3 дугаар орол юм уу? 13 дугаар орол юм уу? Энийгээ ялгахгүй байгаа хүмүүст чиний их орн ийм сайхан их орн шүү. Чиний их нутаг чинь, Монгол орн чинь, Монгол улс чинь ийм сайхан юм шиг гэдгийг үзүүлж чадж байгаа гэх баяртай. Бид нар болтгоо тэмдэглэл нэвтрүүлгийг хийж байгаагийн хамгийн гол шалтгаан хамгийн сайн сайхан Монгол оронд юу вэ тэрийг бид нар очиж зорж очиж үзүүлэх гэж байгаа. Тийм учраас бид нар үзүүлж чадж байгаа. Үзүүлж байгаа. 13 хоногийн аялал хичээлэл яваад ирлээ. Одоо дахиад 10 хоногийн аялал байна. Гэрээ санаж ийн, аавгаа санаж ийн. Гэрүүлээ санаж ийн, хүүхдээ санаж ийн. Тэгтээ
Энэ болгоны дунд явж байгаа түүний сэтгэл уужраад сайхан явд юм байна. Хүний газар ядар зүдэрж явхад хэцүү л байдаг гэсэн юм. Монгол эх орондоо энд бол битүү жимс ургацсан ан амтэн гөрөөстэй одоо мөөгтэй одоо юу гэдэг энэ тайг дотор хүмүүс ч хүн хизээш байхгүй юм. Хүний газар бол ядарч явхад өсөж өгөх нь энийг хүнд шүү дээ. Ийм баялаг баян сайхан эх оронд ч одоо бид юугаар ч голоорон дүүрэн загас жарахаа загас баригддгүй мань мэтэд баригдж байгаа загас том загсанд гарч ирж байна. Ой тайгаар нь дүүрэн чигээ жимс хинэ байж мөөг байж юм. Сая хүртэл замд явж байхад хэрэмний цөмөө харагдчихсэн. Хэрэмний үүр харагдчихсэн. Тэгэл гайхамшигтай юм да. Гайхамшигтай сайхан нутагт агт аялж явна хамт аялж байгаа хилцэн залуу Батболддоо баярлалаа. Энэ сайхан газрыг үзүүлж яваа. За биднийг аян замын аюулгүй байдлыг байн хангаж морины олон жирэм үг хэл одоо юу гэдэг бүх л юмд анхаарал тавьж явж байгаа. Баатрахтаа баярлалаа. За тэгээд өсөл далайн ирэг дээрээс ханхын ирэг дээрээс баригдаад ирсэн. Өсөл аялал жуулчлалын өслийн аяж улсны холбооны мөн далайн чимэг жуулчны баазын эдэн далайхтаа баярлалаа. Хамт явж байгаа. Энэ өрөөдөр гарч ирээд сайхан хар энэ уул ус энэ байгаль сайхан бүхэл ингээд хатаа сэтгэл хөдлөмөр. За сая энэ л рүү харж ирсэн бол одоо энэ л рүү ийшээгээд ингээд хараад байна. Наран. Энэ дотор намрын өнгө улаан ногоон цэгэрстэй байхгүй өнгө байхгүй. Бүх өнгө байна. Тэгээ цааталт нь байж байгаа. Энэ цаатлын уулч юу гэдэг бол үлээ. Энэ уулч нь. Энэ уул юу гэдэг? Энэ урд тий. Энэ бүргэдтэй. Тий, бүргэдтэй тий. Газрын зургаар бүргэдтэй гэж тэмдэглэгдсэн байж байгаа. Тий. За ийм сайхан газраар л явж ин да. Тэгээ улдгаар нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Цаашид ч гэсэн та бүхэнд Монголын гайхамшигтай газруудаас дараа чи олон дугааруудыг хүргэх болно. Ингээд үзэгч та бүхэнд баярлалаа.